Орхон аймгийн засаг дарга Эрдэнэтотын захирагч Батлууд жилбэр иргэд болон төрийн албан хаагч нартай уулздаг лээ. Тэгвэл өнгөрсөн цагаан сарын баярын өмнөх нь Богоодор явж иргэдтэй уулзсан бол энэ удаа төрийн албан хаагч нартай уулзлаа. Орхон аймгийн засаг даргын төрийн албан хаагчтай хийх уулзалт 3 дахь өдрөөр үргэлжилж байна. Энэ сарын 11-нд Богоодын засаг дарга зохион байгуулагчтай уулзсан бол өчигдөр боловсрол соёл урлагийн газрын ажилчин албан хаагч болон багш нартай уулзсан юм а. Харин өнөөдөр хууль хяналтын байгууллагын ажилтнтай уулзлаа. Уулзалтанд Орхон аймгийн засаг дарга Батлууд, Орхон аймгийн засаг даргын урлагч Батчаргал, Тамгын газрын дарга Соёлчхүү, хотын захирагчийн албаны дарга Төмөнжиргал нарын хилтэц агентлагын дарга нар оролцож хууль хяналтын байгууллагын ажилтны санал хүсэлтийг хүлээн авлаа. Энэ самтмаар одоо сүүлийн шинжилгээний бий болоод зөндөө гарчлаа. Энэ бүгд яг эдийн засгийн бас нэгтэй ажил цагаар өргөжсөн айлч байгууллагуудыг нэгтэй бас юмуд учир байдаг болов бий бол. Аппликад энэ аймагс нэгтгэж болгон байгуулж байгаа аймгийн шуурхай гэдэг энийг онлайн болгоч байгууллагууд дээр онлайнаар холбогдоод тэгээд ер нь аймагс Teknik ekipmanın bu öndürüldüğü belge, GPS, sportlu toplayıcı, takımın bir bayağı çokta bakısı yok. Bir çiğirdi. Takımlar olsun, etik koç, bir tarafı olsun. Arkadaşlar, yeni çok seçici. Yani herkes sporda işte 2018 онд бид нар нийлээд тэмцээ засаг даргын төгөөсч нийлээд олон аж ахуйн гэж байгууллагын тусгай зөвшөөрлийг төлсөн үйл ажиллагааны төр зогсоосон байна. За энэ бодож татварт үйлчлэж байгаа энэ архив структурын тэмцэх ажилттай энэ тэмцээсний үсэнд нөгөө архив структуртай маань ахуй хүрээнд шийдсэн байна. За тэгэхээр бид нар бол энэ 19 онд энэ ахуй хүрээнд архив структуртай тэмцэх энэ төрлийг нэмтгээс өрсөн сэргийлэлээр энэ засаг даргын түгээс нийт хууль хяналтын байгууллагуудаас аймгийн түгээс ийм тодорхой үр дүндээ ажиллаж тохиолж өгөөч. Энийг бол бүхний дээр тэмцэх ажил болсон байна гэдгийг хэлчихсэн. Тэгээд энэ чиглэлээр бол төрийн байгууллагын нэгдсэн өрсөн сэргийлэх чиглэлээр иргэдийнхээ хууль эрхлэн мэдгийг замуугийн ахуй хүрээнд архин суулгах явдлыг тасан зогсоох чиглэлээр бол зорилттой арга хэмжээ авч өгч байгаа гэсэн дээр. Манай цагдаагийн газрын албан хаагчдын 72 айлын орон сууц 2013 он ашиглалтанд ороод улсын хөрсөлдөж явсан одоо 6 жил болж байгаа. Энэ 72 айлын орон сууцны одоо 36-ад энэ манай цагдаагийн газрын албан хаагчд болон ажиллаж байгаад битүүр тасны асуудал байгаа. За энэ 2-34 дугаар байдлаар юу ноёр тогт байдаг цагдаагийн газрын албан хаагчд орон сууц. Энэний гаднах фасад нэг нуур юмаа 16 он 40 жилээр гаднах бодгийн ажил хийгдэг үйлдэлсэн байгаа. За энэ ажлыг энэ жил одоо шийдвэрлэж өгөх боломж байна уу? Шугал шилжгээний албан Орхон аймгийн хэмжээнд гарсан нэг жил 700 орчим энэ тэрэг зуршлын дуудлаганд мэргэжлэнээр оролцож түүнийхээ явуулсан дүрс зуршлаг болон гэр зургаар бичвэрлээ. Тэгээд манайх жилд нэг 17 мянган хүн таадар гэрэл зураг авч түүнийг хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэж иргэдэд болон хуулийн хяналтын байгууллагуудад үйлчилж байгаа. Сүүлийн үед манай албан дээр 2 өнгөт хэвлэгч ажиллаж байгаа боловч ашиглалтын хугацаа дуусаж зургийн чанарт муугар нөлөөлөд энэ ялангуяа шаард хангах болсон. Тэгээд засаг шилжгээний зөвлөлт гэх мэт нарийн онц тодорхойлолттой гэрэл зургуугаар шаард хангах бол өнгөт хэлбэрийн асуудлыг шийдвэрлэж өгөөч. За мөнхөд дараа 234 дугаар байрны басааттай холбоотой асуудал ирж байна. Басаат дээр бол нэлээд том гардаг. 30-40 сая төгрөг гарна. Тэгэхээр энэ удаатай би чадахгүй 20 оны төсөлтөө суулгаж байна. Харин сандаа 10 сая төгрөг. За энэ шуурхайг онлайн хэлбэрээр явуулах боломжийг бид нар судлаа. Бас боломжтой санд гэж ойлгож байгаа. Харьцангуй төв газар. Тийм учраас бид нар онлайн хэлбэрээр шуурхай явуулж боломж олсон судалж үзье. Бас авууштай зүйл гэж бодож байна. Ахуй хүрээний архитектурын согтуулалттай холбоотой асуудал дээр бас хүмүүстэй уулзаж ярилцсан. Гэрээлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр иргэдэд жоохон мэдээлэл өгье. Бас тэндээ сургууль зохион байгуулалтыг сандуулж явж байгаа чинь. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр уулзалтаа асуудлуудаа нэгтгэхээр захирамжлал түүнийг дагуу зохион байгуулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулалтаа авч хэрэгжүүлэх боломж олгосон байна.
Энэ ашиг хэлэхэд манай цагдаагийн байгууллага 2018 оны оног ажлаар Монгол улсад тэргүүлсэн байна. Цагдаагийн байгууллагын бие бүртгэнд баяр хүргэж ажлыг бүтээе. Сүүгийн шийдвэр гүйцэтгэх маань ч гэсэн бас улстай гуравт болсон. Бас баяр хүргэе. Ажлыг бүтээе. Улсын үеэр ахын хүрээний архиталт хувийн таарамдгүй байдлаас болж бусдыг гэмтэх, амь насыг нь хохирох гэмт хэрэг цөөнгүй байгаа. Тиймээс ахын хүрээний гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургууль сурталчилгаа зохион байгуулах санаачлагыг цагдаагийн газрын хөсөлж батнасан тавилаа. Энэхүү ахын хүрээний архиталт уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн ажилчдын дунд ихээхэн гардаг нь судалгаагаар тогтоогдсон тул Эрдэнэ төлөвлөрийн ажилчдыг ахын хүрээний гэмт хэрэгтэйг тэмцэх чиглэлээр сургууль сурталчилгаанд хамруулах шаардлагатай гэж хэлсэн юм а. Хуулийн хэлтийн албан хаагчдаас гарч буй саналуудыг цэцэг дарга дэмжиж судлаад төсөв хөрөнгийг шийдэж өгнө гэдгээ хэллээ.